Өнөөдөр сонголттой холбоотой хоёр ч асуудал анхаарлын төвдөлөө. Эхний сэдв нь шүүхээс ял сонссон Улсын хурлын гишүүн Таваагийн цогтоотор Улсын хурлын гишүүдийн зүгээс түүнийг эгүүлэн татах асуудлыг хуулийн хурдалд орсон гэдгээр шалтгаалan хариуцлагын асуудлыг сөхөхгүй байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас цогтооторыг томьсон албан тушаалтанд нь шаардлага хүргүүлэх ёстой гэсэн тайлбар ирүүлжээ. Нэг ёсондоо Таваагийн цогтооторыг эгүүлэн татахын тулд сонгуулийн ерөнхий хороо эсвэл түүнд саналаа өгсөн 55935 иргэнд шаардлага хүргүүлэх нөхцөл үүсэв. Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ. Улсын хурлын гишүүнийг хэн сонгож байгаа юм? Сонгосон албан тушаалтан гэж улсын хурлын гишүүн байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Байхгүй. Томилсон албан тушаалтан байна уу гэвэл байхгүй. Улсын хурлын гишүүн томилогддоггүй. Нийт ард түмнээс сонгогддог. За ийхүү хууль зөрчсөн Даваагийн цогтооторыг эргүүлэн татахын тулд түүнд санал өгсөн 55 мянган иргэн бол түүнийг улсын хурлын гишүүнээр батламжилсан сонгуулийн ерөнхий хороонд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас шаардлага хүргүүлэх нөхцөл харагдаж байна. За дараагийн сонголттой холбоотойгоор хөндөгдсөн сэдв нь үндсэн хуулийн цэцгийн 3 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор улсын хурал засгийн газрын гишүүд ажлаа тайлгнах нэрийдлэр сонгуулийн жил төсвийн мөнгөөр сурталчилгаа хийдэг байдлыг болиулах асуудал юм а. За цэцгийн шийдвэрийг хүлээн авсан учраас улсын хурал сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй асуудал үүсэж байна. Тэгвэл хууль тогтоогчдын зүгээс сонгуулийн жил эхлэхүйд зөвхөн хэвлэл материал тараадаггүй байх шийдлийг танилцууллаа. Сонгуулийн бус зорилгоор санал татах зорилгоор уулзалт зохион байгуулахгүй шүү энэ гэдэг тийм нэмэлт өгүүлбэр энэ нэмж болохгүй юм уу? Чинь тийм бүрхэг заалт байгаа байхгүй. Гишүүд хийсэн ажлын тайлан юмаа иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Бүгдийг хоригдж болохгүй цэцгийн дүгнэлтэд холбогдуулаад. Бусад иргэдийн тэр муулах эрхийг нь хааж болохгүй. Уулзалт хийх тэр боломжийг нь хааж болохгүй. Бүгд тэгш гараанаас эхлэх ёстой. Хэвлэл материалын цаана давуу байдлын байна. Төсвийн мөнгөөр олон 10 хуудастай гоё ганган зурагтай ийм тайлангуудыг хийж тарааж байгаа нь өөрөө тэгш биш байна. Шудраг биш байна. Хөнгөлөлтөө өнөр арга хэмжээ зохион байгуулах, гадаад дотоод аялуулах, урлагийн наадам түүнийг ивент гэсэн энэ заалтуудыг бас давхар өргөх ёстой. Хувь хүн тухайн нийт дэвшигчид тухайн нам танд өгч болно. Энэ бол тухайн хүний хувь нь үзэл бодол. Компани ашиг бол бизнесийн орлого олох ёстой болохоос биш хувь нь үзэл бодлыг илэрхийлэхгүй. Ганцхан сонгуулийн жил эхэлснээс бусад гэж байгаа тийм. Энэ одоо бас энэ бусад жилүүд ч гэсэн одоо материал тараахыг бол хориглох ийм одоо саналыг бол сонгуулийн тухай ойлд оруулах саналтай байна. Гэхдээ зөвхөн сонгуулийн жил гэж хязгаарлалгүйгээр сонгуулийн сурчлагын 18 хоногоос бусад бүх хугацаанд иргэдэд тараах материал өгдөггүй байх болон аж ахуйн нэгжүүд нэр дэвшигчдэд хандив өгөхийг хориглох саналууд гарч байсан юм а.